Орцно. Нэг. За амралтын өдрийн өвч юм дээ. Тэгээд шэрлээ түгээгээд өгөрөө. Шэрлээ түгээгээд гонхоо орж ирсэн шэрлээ түгээгээд өгөрөө. Тэгээд ярих сэдв маань ер нь дэс ойлгомжтой байгаа хаа. Монгол Ардын намын Алан хятад зодоонуудын синдикатуудынхаа тохиролцоогоор дууссаны дараа Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар Оросд дуудагдсан уу? Ямар ч байсан Оросд очсон. Тэрнтэй уялдуулаад Оросын банкыг Монголд оруулж ирэх асуудал, шатхуун түгээх станцуудыг оруулж ирэх асуудал яригдсан. Тэгээд тэрнтэй уялдуулаад сошиал дээр сүүлийн 7 хоног л 2 багтаал талцлаа л та. Тэгээ мэдээж нэг талд нь тэр Оросыг дэмжиж байгаа хүмүүс бол соцлагерийн үед шоронгийн үед соцлагерийн үед бол сумынхаа төөсд гарч үзээгүй. Тэгээ тэнд нэг ялтаа малж ийсэн. Манай Эрдэнэтрүүч бараг нь Орос хүнийч бараа хараагүй. Бараг Эрдэнэч орж үзээгүй. Аймгийнхаа төврүүч хаа нэг орсон. Тэ? Оросоор ганц өгүүлбэр мэдэхгүй. Тийм нөхдүүд л ингээл ахмах гэл нөгөө нэг тунгалаг тамирын алей Питрээр энэ Оросуудыг төсөөлөл. Тэгэл галзуу юм бичээл тэ. Өнөөдөр миний бичвэрд орсон ингээд бараг 400-500 пост сэтгэл байна, коммент байна. Тэгээд тэр сэтгэлүүдийг уншиж хахад бол тэгээд тэдний өндөр муухай хараад хүнийг хараа муухайгаар хараад зүгч байгаа. Тэгээд яхаарахгүй нэг юм. Тэгээд одоо мэдээтэй чи ихэнх нь 60 гарцгаацсан байгаа. Тэгээд өөртөө тийм харахгүй байсан болохоор үр хүүхэд нь харахгүй. Мэдээж энэ тэнд архичин те архиудаг ихнэр хүүхдэд зовоодог. Тийм удаа тэр үр хүүхдэд хараад стресстэй тэрнээсээ олж ингээд нийгмийг хараад зүгдэг. Ямар ч эрүүл ухаан тэдэнд бол мэдээж байхгүй. Тийм хүмүүс бичээд байгаа юм л та. Тэгэд нэг жоохон логтой юм бодох хэрэгтэй юм аа л та. Монголын тусгаар тогтнол тэгэд салшгүй хоёр хөрштөөгөө эвдээ найрамдалтай баймаа гэвэрчээд өмхийн хужаа гэд эн чинь хоёр хөрштөө гэсэн мэт нэг нь үзий ядаад нөгөөх нь магтаад ах. Эн чинь тэгээ эрүүл ухаан. Эн чинь нөгөө нэг агуу цэвэр цус ч нь уу? Суу бэлэгт Монгол ухаан ч нь уу? Тэ. Өөртөө 3 дахь хөршөө хүүхдүүд очицээ ах トゥ хамаатан садна 3 дахь хөршөд соёлт хүн төрлөختөн дээр очиж ажиллаж амьдраад мөнгө оруулж ирээд ингээд өөрсдийнх нь тэр үр зээл нь тавьсан үр хүүхэд нь тавьсан тэр тэтгэврийнх нь үр зээлийг төлж байгаа тэр хүүхдүүд чинь ихэнх нь баруун юм уу эсвэл солонгос соёлт хүн төрлөختөн дээр л очиж ажиллаж амьдарч байгаа. Тэднийхээ мөнгийг авчиж өмхийн либерал барууны нохой идэрх мангалтаад ийм эргөө оркууд бол ингээд бичиж байгаа л та. Эн чинь нөгөө нэг суу бэлэгт Монгол ухаан ч юм уу нөгөө эх оронч үзэлч юм уу нэг юм үзээ ядаад ах гэж хүндлээд нөгөөх нь үзээ яддаг нь тэгээд энэ эх оронч үзэл юм уу Монголын бие даасан тусгаар байдал яагаад байж болохгүй гэж үзээд идэх юм. Тэгээ хятадуудаа Оросууд худалдаа хийдэг дэлхийн 2 дахь том зах зээл хөгжсөн өсөөгөө Орос Монгол хоёр Казахстан гэдэг энэ орнууд чинь хөгжсөн өсөөгөө хятадтай нэг зах зээл дээр хятадын зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна. Оросууд нүсээ зарж байна, цэсээ зарж байна, уран олборлоо зарж байна. Дэлхийн зах зээл рүү бид нар ч нүсээ олборлоо зарж байна. Оросын нефттэй зарах гад үзэж байна. Тэ. Тэр нэг юм галзуу тэгээд шатхуун байхгүй бол яах юм гэдэг юм. Гэхдээ та нар чинь сайхан үйлдвэр барь өөрсдөө юм хийдэг болъё гэдэг байгаа юм шүү. Тэгээ 3 дахь хөршөө хөрөнгө оруулалт хурж ирээд тэгээ тэр шатхуун эрчим хүчний асуудлыг шийдэл гэдэг шүү дээ. Тэгээ тэрийг шийдүүлээ л та. Өөртөө шийдэв. Энэ нэгэн гол эрчим хүчний цэцэрлэгийн станц шивөө овоо 5-7 эрчим хүчний цэцэрлэгийн станцуудыг хэн зогсоосон? Жонхог тойрсон юу ч ойлгодгүй ухар мөчд харахгүй тэр сумынхаа төөс гарч ирээд үзээгүй эмээ өвөнөр тэ сум нэгдлээ үед тэгээд нэг малын бүкс хараад нэг шар өстэй зэдэн баалын шар энэ өстэй хорхоонуудад яаж онд оруулна гэж ярьдаг байсан сум нэгдлийг малчид тэгээд хорвоо ертөнцийг ойлгохгүй тийм хүмүүс тэгээд тэдрэл ингээл дэмжээл
хятад орж ирэх гэж нэтргээ солиородсон. Тэгээ өнөөдөр өвлжөөд одоо энэ эрчим хүч тасрах гэж яана энэ одоо энэ хятадын аюултай нүүрс түлж гэнэ гэд хохин штэ та нар. Зүгээр байжсэн тэр төсөл явцсан байсан бол өнөөдөр монголчууд утаанаас Улаанбаатар утаанаас салчхал байсан штэ. Зүгээр тэр төсөл явцсан бол утаанаас салчих байсан. Айл амтангууд тэртээ хөнгөн хямдхан эрчим хүчний их үүсвэртэй болчоор хүмүүс галт хөлөхгүй хамаагүй хямдхан тусна. Тийм болохоор хүмүүс цахилгааны асуудлаа өөрсдөө шийдээд илүү их гэр орноо дулаалаад илүү их тэр халаалтын системүүд өөрсдөө шийдээд цахилгаанаар хангах боломж байсан. Тэр их юм зогсоосон. Нөгөө нэг цэвэр туснууж ярьдаг тэр нөгөө нэг их оронч гэж худлаа цээжэд дэлддэг жонхог дагсан нөгөө тэтгэврийнхөө өрийг чиглүүлсэн. Амьдрч чадахгүй үр хүүхдний амьдрч чадахгүй үр хүүхдэд төвтөрийнхаа зээлийг авч өгөө тэрийг бусдын боломжийг хулгайж тэглүүлсэн эргүү оолохгүй та нар зогсоосон шүү дээ. Тэгээ одоо өстой аюултай амар юм болж энэ утаа мутаагээ галзуу галзуу юм яриад. Зүгээр явж исэн төслийг та нар зогсоосон шүү дээ. Тэгээд нэг шатхуунгууд болохгүйгээ балаараадах энэ Норвегийн Алт уугийн засгийн газрын үед Оросууд шатхуунаа хаасан. Ер нь арчлынхны гарч ирэхээр Оросууд шатхуунаа хаадаг шүү дээ. Гац байдгийн хөө Сингапурын хөрөнгөний бирж дээрээс Алт уугийн засгийн газар эрчим хүчээ юу шатхууныхаа асуудлыг шийдсэн. Энэ дэлхийн бүх одоо энэ хятадын том боомтууд дээр юу байж байгаа штэ. Энэ том улс орнуудын чинь колонк банкнууд тэнцээ логистик тээврийн бүх асуудлыг шийдэгдсэн байдгийг. Тэрнгүүр дамжаад ороод ирнэ. Тэгээ хоёр хөлж хизээ хаачуул гэ балаараадах юм чинь олон улсын өмнө хүлээсэн үүрэг гэж байдаг юм аа. Далаад гарцгүй орны хөлийг хаахыг хоригдсон худалдааны гэрээ гэж бий. Тэр манай хөлийг хаах юм бол наа хятадууд дээр чинь олон улс хориг тавьчих юм бол хятад баларна. Тийм болохоор тийм хийхгүй. Тэгэд ер нь эдийн засаг худалдаа арилжаа намайг бол хэн нэгэн зогсоогоод тэрнгээр нь одоо зогсдог ч юм биш. Тэг яагаад энэ Оросын банк шатхуун матхуун орж ирэх юм бол Монгол хоригт орно гэж боддгоо юм бэ. Монгол хоригт орчих юм бол тэр ач зээнэр тэр хамаатан саданчаа ядаа нэг сардаа нэг $100 явуулдаг бол тэр чинь орж ирэхэ болно шүү дээ банкаар. Чи тэгээ архиа авч ууж чадхаа болно. Талхаа авч идэж чадхаа болно. Чи энэ татвар төлөгчдийн халамжийн мөнгнөөс хулгайлж янз бүрийн ядуу гуйлагчин болж тэр татвар төлөгчдийн мөнгнөөс хулгайлж байгаа мөнгө чинь бүр гэр оронд чинь өрхөж амьдралд хүрэхэ болно. Бодит байгаа зүйл чинь энэ. Би Оросыг үзэн ядагч биш. Монгол улс тусгаар улс. Тусгаар улс болохоор хэн нэгний өмнө очиж гөлөг бол байдгүй юм, болдгүй юм. Би даасан тусгаар улс Монгол улс. Дэлбэг дөржийг л хараагаад байдгийн тэр хүнийг. Тэр хүн чинь 3 дахь хөрштөөгөө 2 хөрштөөгөө жилд нэг удаа уулзах 3 өршин түншлийг тэр хүн л хийсэн шүү дээ. Тэрийг зогсоосон хүн чинь Халтмаагийн Батбулах шүү дээ. Одоо тэрийг буцаад сэргээж чадахгүй байгаа үстэй. Ши Жинпин Путин хоёрт энэ зэрэгцээ юм ярьж чаддаг ус ерөнхийлөгч. Захаг хэлбэг дөрж. Одоо ямар ерөнхийлөгчтэй гэж чадчихэв. Чадахгүй за. Монгол улс аль нэгэн улстай дайсан байх боломжгүй. Тэг нэгийг үзээ ядчаад нэгийг ахаа гэж балаараа тэгсэн мөртлөө Монгол улсын аюулгүй байдал монхон юм яриад байгаа юм. Аль нь Монгол улстай аль нь биднэртээ тийм ахтуу хамаатан садан биш. Хил дагаад өмнөд монголчууд маань байна, бүрээд туваа монголчууд маань байна. Халимаг монголчууд маань нэгэн цаа тий. Эдгээр маань Монгол бидрийг гэж санд сэрж харж байгаа тусгаар улс байгаад маань эдгээр маань нэг өнгөтэй үүдээ явчихсан. Тэгсэн чинь нэг улсынх нь энэ ахаа махаач шиг яасан муухай тусалж балер юм. Ямар ч юм нэг эрүүл ухаангүйгээр асуудалд ханддаг. Чин хүн штэ та нар нэг жоохон за тэгээ хүнч гэж хэлэхэд хэцүү дээ. Хомосоид гэсэн та нар бол бүтээлүүд тахгүй юу? Соцлагерууд бүтээсэн бүтээлүүд эрүүл ухаан та нарт байхгүй. Манай тал дайсны талагддаг энэ хорвоо ертөнцтэй гэж хардаг. Монгол улс чинь бие даасан тусгаар улс.
Тэгэл зөвлөлт холбоод Орос улс байхгүйсэн Монголын тусгаар тогтнол байхгүй болцсон гэх. Тэр соцлагерийнхаа тэр зохиож өгсөн домог үлгэрээс салаач одоо зөндөө юм гарсан байна. Тэгээд манай залуучууд эмээ өөдөө тэр аав ээжтэй тэр 60 70 гарсан тэр аав ээжтэй тэр эмээ өөдөө тэр YouTube гэж юм байд. YouTube дээр ийм ордгийг тэр үзүүл. Тэр нэг Facebook нээлгнэг өгцөө. Та нар тэгээд энэ Facebook мөнгө ашиглахаа болооч наа чи барууных штэ. Тэр барууныхын ашиглалтанд оруулсан байхгүй. Тэр Америкууд тэр үзээ ядаад байгаа Америкууд чинь тэр барууныхаа энэ гар утас мөсөж чинь бүтээгээд ингээд та нар ингээд үр хөвгдтэйгээ видео кол хийгээд наа чи зүгээр ээжтэй даралтны мөнгө уулчаач гэдэргээ гуйсан царайлаад хоорондоо холбоо гарах гад байж байгаа юм чинь барууныхын хийсэн шүү дээ. Хоёр хөрштэй ээжэд нэгийг нь үзээ ядаа тэгээ нэгийг нь ахаа гэж хүндэлдэг. Тэгсэн мөртлөө тэр нь тусгаар тогтнолын баталгаагаа мангалтгаа болох хэрэгтэй. Одоо тэр Оросууд чинь тэр хятадуудаас царай алдаад гуугаад байнга гуйж штэ. Банкаар оруулчих, банкаар нээчээчтэй гэл. Хятад олон улсын хоригт орохгүй учраас бид банкных худалдаа хийхгүй гэл ингээл байж байна. Тэгээд нэг ийм жоохон энгийн нэг нормал нэг юм нод ойлгочооч. Тэгэл Америк, Украинд ингэсэн тэгсэн юу ч мэдэхгүй байжээж. Одоо импичмент хийх чинь Трампыг энэ гарсан шийдвэрийн төлөө асуудал яригдэж байна. Тэгээд нэг Путин шиг юм бодоод нэг юм гаргачаад тэр нь шууд явчихдаг юм шиг ойлгол ингээл галзуу юм яриад. Тэгээд тэрийгээ ч ойлгохгүй, учрыг ч ойлгохгүй гэж. Тэгээ бас доор нэг геополитик гэдэргээ биччихээ. Тэр геополитик гэдэг үгнийхээ учрыг ойлгохгүй шүү дээ. Тэр геополитик гэдэг үг чинь аль нэг улсаас айгаад гөлөг болоод тусгаар тогтнолоо ингээд аль нэг улсад найр тавиад өгчих гэсэн үг ерөөсөө биш дээ. Эсвэл хин нэг дагаж гүгээд далдаагаад буруу хийж байгаа юмны нүдэ анаа чимээгүй гэсэн үг бүрч биш. Буруу зүйл байгаа бол бурууг нь хэлж ярьдаг байх ёстой. Эн чинь өөрөө манай улсын тусгаар тогтнол ахгүй да. Тэгээд нэг мужийн Оросын нэг мужийн захирагчийг хандсан ш талтмаагийн батулга гадаад бодлогыг тэр чигээр нь зогсоох гэж оролцсон. Харин энэ Монгол Улсын ерөнхийлөгч Тухнаагийн хөрөлс үг чинь гадаад бодлого төр маш эрүүл байгаа. Тэгээд аливаа нэг улс үндэстнээс болж тусгаар тогтнол нь хамаардаг юм бол бид тусгаар яваад яах гэдэг юм. Өөрөөсөө бид тааж асуудалд хандаж чадахгүй бол бид тусгаар улс мосгоо хотлоо олон юм ярьж үлдэнцгээ их юм. Тэр нэг ийм энгийн ийм ирхүү юм ойлгохгүй тэгээд мохог юм яриад молгоо царайлаад ингээд. Тэг ихэнх нь тэр доор бичээд байгаа ихэнх тэр ах эгч нар эмээ өвөнөр бол сумынхаа төв рүү ч орж үзээгүй байсан дөө соцлагер үе. Тэгээд нэг арчлалын буйнд Монголд ирэх чөлөө яаж энэ арчлалын буйнд энэ арчлалын тогтолцооны чөлөөт нийгмийн үр дүнд сумын төвөөсөө гарч нэг нийслэлд ирж үр хүүхэд нэг нийслэлд амьдарч тэрийгээ дагаж ирж тэг өөртөө таг харахгүй юм чи үр хүүхэд нь бас харахгүй гэж дараа тэгээд энэ тэнд арх уудаг тэгээд үр хүүхэдтэйг нь хүүхдийнхаа мөнгийг төлөх гэж тат баахан тэтгэврийн зээл авцсан. Тэгээд тэрийг ингээ бусдынхаа боломжийг хулгайлж байхдаа бат халтмаагийн батлагтаа нээж хулгай хийж тэгээд тэрнгөөрөө юу гарч одоо хүртэл тэрийгээ аягүй сайн үйл гэж боддог. Хүүхдөө үр ачаад үр хүүхдөө муу өсгснээ чинь горшд наадах чам. Тэрнээс тэнцээ чинь тийм бус чинь цаахан амьдрал болоод байна. Үр хүүхдөө зүү өсгөө хүмүүжүүлсэн хүмүүс бол эрүүл сарвал ухаантай болгосон хүмүүс бол тэгэл нэг улсын үзий ядал нөгөөх нь магтдаг тийм шууд юу эх оронч үзэл юм уу? Юмны үнцэн гэдэг юм шатхуун юм уу хин нэгний тэр нэг айцаар үнцэн оршдгоо маа. Монгол улсын үнцэн эрхчлөө тусгаар тогтнол эрүүл сарвал иргэдийнх нь уураг тархин дээр оршдог. Асуудалд арцнаар буюу эрүүл сарвалаар асуудалд хандахаар оршдог. Тэрнээс хоёр хөрштэйгээ дайсанд байлдаа алах ядах нэг нь бидрийг эзэлгээ нэг нь аврах гэдэг юм огт байхгүй. Одоо хятадууд ч Оросууд ч тэр хятадын юу болцсон шүү дээ.
Өргөмөл хүүхэд нь болсон шүү дээ. Би дайгснаас хойш яриад байгаа шүү дээ. Өргөмөл хүүхэд нь болсон. Байгаль Ши Жинпинээс юм гуйж байна. Нөгөөх нь юуны Европын олон улсын хоригт орчихно гэдэг ингээд хөтлөхгүй байгаа л ийм л байгаа шүү дээ. Тэг өөртөө ингээ удахгүй нас мас чинь яваад ингээ өхөж өргөдгөр болчиход байгаа бол тэгээд одоо тэхээс тэг үр хүүхдээ хорлж болохгүй шүү дээ. Тэг үр хүүхд чинь ингээд энэ амьдрал зовлонт амьдрал дотор хохирж болохгүй шүү дээ. Тэгэд ийм энгийн эрүүл сарвал ухаанаар асуудалд хандах юмнууд байдаг. Тэгээд тэр эрүүл сарвал ухаан гэдэг юм чтэй тэгээд та нарч бараг байдгүй хаад. Тэгээд яаж ч байх вдээ тэгээд сумынхаа төвөөс гарч өгдөг тэгэл бараг бичиг 4-р анги төгссөн юм уу бичиг боловсролын соёл байхгүй нөхдөө тэгэл хотод ирэл наран туулын тэнд захууд дээр эсвэл тэгээд годмонд там ширхэд зарж байгаа тэгээд 50-60 хүрсэн. Та нар нэг ч удаа нийгмийн даатгалж төлж зүг. Одоо тэгэл энэ татвар төлсөн хүмүүсийн мөнгөөр тэтгэврээ тогтоолгосон тэтгэврийн доод хэмжээгээд халамж авч байгаа шүү дээ. Ихэнх чинь тийм хүмүүс байгаа. Тэгээ үр хүүхэд чинь ацтенэр чи арх чинь орж иж архины мөнгө шаналгадаг. Тийм л юмнууд эмээг өглөө байгаа шүү та нар. Эрүүл сарвал ухаантай хэсэг нь ийм бичихгүй. Баруунд иг үзээ ядаад балаараад ах юм. Хөрөнгө оруулалт татчихээж бид нар харилцаа ашигтай бизнес хийж энэ улс үндэстэн хөгждөг. Хят хөгжсөн байна гэж балаараад гин хят чин хөрөнгө оруулалт татсан байхгүй да. Тэрнээс зүг зүгээр байж байгаад ингээд өөртөө хөдөлмөрлөөд ингээд өнөөдрийн хөгжил рүү очиагүй. Дандаа 3 дахь хөршөөс баруунаас хөрөнгө Америкаас хөрөнгө оруулалт татчихж өгсөн. Одоо энэ Казахстан, Узбек, энэ Станы 5 орн байна. Киргиз, Тажик гэдэг. Тэгээ энэ Узбек бол юу Казахстан хоёр бол Америкаас асар том хөрөнгө оруулалт татгаар болчихлоо шүү дээ. Одоо газрын ховор элемент дээр Казахстан дээр асар том хөрөнгө оруулалт, уран дээр асар том хөрөнгө оруулалт татчихна. Тэгээ гуйлах чинь тэгсэн мөртлөө тэтгэр нэмгэж солиорно. Тэгсэн мөртлөө гадны хөрөнгө оруулагчдыг үзээ ядна. Тэгэд чиний тэтгэврийг яаж нэмэх хармалаа. Тэгэд ийм энгийн юм ойлгохгүй гэж тэгээд хүнийг доромжилж яах гутаахтаа үнэн муухай өгнөн муухайгаар олж доромжлно. Тэгээ би доромжлуудад нэг тэр чинь эмзэглээд байхгүй л. Энэ эрх чөлөөг авчирсан энэ эрх чөлөөг эрсдэл хүлээж амнасаараа эрсдэл хүлээж авчирсан хэдэн ах нар луу мал дайрах юм. Үр хүүхдчин тэр Америк, Европ сурж байгаа бол манай ах нарын гавья. За энэ эрх чөлөөг авчирсан ах нарын минь гавья. Тэр үзээ ядаад байгаа элбэг дөржи чин гавья. Тэр үзээ ядаад байгаа сосроо орон Батүли чин гавья. Эдгээр ил дөрг гаргаж гад ирэх байсан бол та муусан бэлтгэгчнүүд яг гарч иж харагдаач. Өнөөдөр энэ гэртээ олон 100 гаруй сууг үзээд сууж байгаа чинь тэр хүмүүсийн гавья заа. Та муусаа тусарчид яг тэгж гарч иж харагдаач. Тэгчил хэдэн ах нарын маань элдв хоёроор доромжлоод бах юм. Тэгээ Монголын эрхчлөө тусгаар тогтнол гэдэг бол зүгээр нэг тийм та нарын Оросоос айдаг айц чинь биш. Энэ чинь үнэхээр эрхчлөө тусгаар тогтнолтой хайртай бол арцсан эрүүл сарвалаар асуудалд ханджээ. Юу зөв юу буруу гэж ойлгож дайсны тал манай тал биш. Энэ зөв юм уу буруу юм уу гэж бодож. За ганц хоёр коммент уншиж тэгээд юу вэ? Уншилтаа. Тэгээд энэ альва улсын тусгаар би аль нэг улстай дайсан юм уу эсвэл хятадын тал манай тал Оросуудын бузар булаа эзлэн төрөмгөлж байгаа үйл явдлыг бичгээр хятад гэж балаараад ах юм. Чи Монголын хувь тавилан байж болохгүй юу?
Тэгээ нэг соцлагерийнхаа сэтгүүгээр яг ингээд нэг уурга тархин хэдэн оюун ухаан юу махан биеийн энэ эрх чөлөөтэй энэ чөлөөт нийгэмд 35 жил уулзсан. Яг тэр уурга тархин тэр соцлагерийнхаа шоронд ингээд хоригдсон. Гав гинжтэйгээ тэнцээ аваачаад үлдээч гисэн. Та нарын залуу насны тусамч чинь гоё штэ. Чич бас группийн мөнгөөр амьдарч байгаа штэ. Үгүй дээ, үгүй. Чам шиг малмын бид тэр группийн мөнгөөр чи амьддаггүй хармалаа. Би нийгмийн ажил хийж цалиа авч амьддаг. Сард нийгмийн даатгалын мөнгө маань хангалттай төлөгддөг. Тий. Чи яг өөрөө бол яг тийм гуйлгцэн сэтгүүтэй тэгээ бусдын халамжийн мөнгөөр бусдын амьдралаа нэг ч удаа хөдөлмөр хийж үзээгүй. Тэгэл бусдын нөгөө нэг 60 хүрсэн гээд 55 хүрсэн гээд бусдын хөдөлмөрсөн боломжийг хулгайлж бага хэмжээний халамж авч амьддаг. Тийм л гарууд байгаа шүү дээ та нар. Эрүүл ухаанаар тийм асуудалд ханддаг тийм ойлголт байхгүй. Тэгэд Монголын минь тусгаар тогтнолыг, Монголын минь эрх чөлөөг, энэ чөлөөт нийгмийг, монголчуудын үн цэнийг, Монголын түүх соёлыг балга бензинээр битгий төсөөлөө. Бид нар өөрсдөө хангалттай эрчим хүчин төслөх боломж байгаа. Хийж ч байсан 12-оос 16 онд арчлалын газар ил хийсэн юм л та энэ. Эгийн гол эрчим хүч, шивээ овоо, багнуур, 5 толгой, 5 дугаар цахилгаан станц гэдэг бүх төслүүд эхэлсэн. 2016 онд гарч ирээд энэ тухан дээр эзэхтэй байшингийн Кремлийн захад даалгавраар ажилладаг энэ Монгол Ардын намгийн дээрэмчд гарч ирээд бүх төслийг зогсоосон. Бүх төсөл тэгэл зогссон. Тэгээ 17 онд Монголд явж исэн гол том төслүүдийн нэг нь том төсөл, маш том төслүүдийн нэг бол энэ юуны төсөл байсан. Нүүрсний энэ төмөр замын төсөл байсан. Тэрийг Халтмаагийн Батлаг гарч ирээд танк орж ирнэ гэж зогсоосноос хойш өөрөө тэрэн дээрээс асар их хулгай дээрэмсэж ашиг хонжоо болсон. Ийм л юм болсон. Тэг хэн хоцсон? Будож баталгаанаар бүгдөө авчихсан хараад шүү. Халтмаагийн Батлаг хараацаа өснөг мэдэхгүй. Энэ Монгол улсын арчлалын 35 жил дотор 96-аас 2000 онд тавиулаа засаг барьж парламент сууд тавиулахнаа нэг 50 дээр нэмэх нэгээр шийдвэр гардаг байсан. Тэрний үр дүнгээр одоо хүртэл амьдарч байгаа шүү дээ. Тэр нэг хэсэг чөлөөсний үр дүнгээр. Тэгээ бусдад нь дандаа энэ тухан дээр эзэхтэй байшин дээрэмч засгалсан шүү дээ. Сүүлийн 10 жил амьдралаа хараач талах 1200-аас одоо 3000 болцсон байна. Мах чинь 7000-аас 25000 болцсон байна. Тий, ойлгохгүй тэрийг бол ойлгохгүй. Тэгээ 25 жил сүүлийн 10 жил дотор Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өсөөгүй. Та нар авсан цалин нэмэгдсэн боловч $1 1700-аа төгрөгтэй тэнцээсэн бол одоо $1 3500. Авж байгаа мөнгө чинь нэмэгдсэн болохоос биш. Гадаадтай харьцах тэр валютын чинь нөөц нэмэгдээгүй. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өсөөгүй. Яг хуучнараа байгаа бүр мөнгөний чи хааш унтсан учраас та нар авч байгаа юм чи илүү өмтэй болцсон байгаа. Тий. 96 онд инксахын засгийн газар чинь кибер инфляц авчихсан байхгүй 365% инфляцтай засаг авч ирсэн. Часраагийн засгийн газраас. Тэгээд тэрийг босгож ирээд тэгээд тэр альтайхаа явж ирсэн чинь бүгдөө сүрүүлээд намбар тэгээ одоо энэ Монголыг юу лээ төрөө аврыг төмрөө ядуураас гаргаж лу галзуу юмараа тэрэнд нийтгээд өөртөө хохирлогдсон. Тэгээ 12-оос 16 онд альтайхан болоод эрчим хүчний төслүүд явж ирсэн чинь бүгдөө ингэ авч гацаацаад ингээ устгаад ингээ сүлдөгцсөн. Тэгээд тэр 0 эрдэн чинь залуу хүн бидтэй та нарт залуу хүн агуу тэргээ одоо нөгөө учлалыгаас залуу хүн гэж долоогоо балаараад байгаа. Залуу насаар чинь тэр гүрүүш мөрүүшгэл хийж болох байх. Өөр хүнд хүчээр ажил хийж болох байх. Би сайтай болвол шүү дээ. Тэрнээс улс төрийн чинь тийм залуу нас масаар хийдэг ажил биш. Тэгээ Монгол улсын тусгаар тогтнол энэ эрх чөлөөг авчирсан түүхэн үйл явдал чи 90 он.
Тэгээ одоо авчирсан эрх чөлөөгөө зүгээр нэг Кремлийн төслийнхнэр тоглуулад ахаад тэр шоронд очиж амьдрмаар байна. Социологийн шоронд чахаж амьдрмаар байна. За тэгээд өнөөдрийнхөө лайвыг өнөөдөр өндөрлөө. Шеэрлээ түгээгд өгөөрэй.